Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. За дөнгөж сая та бүхэнд Улаанбаатар хотын болон дэлхийн дахинд болсон цаг үеийн мэдээллүүд хүрлээ таалагдсан байх гэж найдаж байна. За яг одоо хаана байгааг харж байгаа ах. Бид бүхэн Зэвсэг түвшний Тэг 13 дугаар ангийн хугацаа цэцэргийн алан фактчтайгаа та бүхнийгаа уулзуулах гэж байна. Сайн байцгаана уу? Яа, сайн гэж. За цэргийн баярын мэнд хүргэе. Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Ямар гоё. Дөрөв тооцоос таадаг маань үнэхээр гоё зөгч шүү. За, цэргийн алба хаах хэр байна? Одоо яг 10 сард татагдаж ирээд байж байгаа шүү дээ, тий? Тэгээд цэргийн алба хааж байгаа одоо яг та хэдийнхэн сэтгэлийг бас эхлээ сонсоё гэж бодож байна. Анх ирэхэд бол жоохон тасарч өгөхгүй л цэргийн албатай. Тэн жоохон гэрээ санаж манай. Одоо ард очиод бид нэр вэсэн бол ямар яхаас мал гэл энд амар тасч өгөхгүйсэн. Тэгээ сүүл рүүгээ амар тасаад яг одоо маань цэргийн анги маань яг бидний гэр шиг гэр шиг болсон. Яг гэр бүлийн гишүүч шиг болсон хоорондоо. Хоорондоо найзлаад тий. Ааха. Хизээ одоо цэрэг татагдаж ирсэн. Бас сэтгэл одоо ямар юм те. Гэрээ санаж гин үү? Намар 10 сард татагдаж ирсэн. Ааха. Тэгэл эхлээд бол гэрээ гамдгал сэтгэл. Сүүл рүүгээ л санахаарч тавилээ. Бэжтэй байлээ гэд. Бас сайхан хамт байлаа ангийнх нь байгаа юм чи те. Тэгэл хаяа нэг чөлөө мөлөгөөс ингээд ангимангаас ингээд гарангууд 24 цаг маг гараал хуцаад энийг л өгүүлээд. Ордод наашаа ирнэ сангадаад гаач. Энэ идтэй бас тасцсан тий. Язгаач хэлгээ зарам л байгаа юм. Яах. Хаанаас татагдаж ирсэн? 10 гаруй үзэхэрсэн юм. Цэгэрсэн бас. Ааха. Гэрийнхний санжин гинөө. Тэгэхээр хадгааг бодлоо. Ааха. За. Та нартаа бас гоё сэтгэлийн сайхан яриа өрнүүлээ гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас хэрхэн яаж эхэлсэн бол ер нь одоо хэдэн цагт амьдрал яг эхлээд байна. Тий. Зааж. Бид үдээ өглөөний бослого бол яг ажлын 5 өдрөөр 6:50-аас эхэлдэг байгаа. 6:50. 6:50-аас босоод бид өгд болохоор 7 цагаас өглөөний гүйлт гимнастикт гардаг. Тэгээ 7:10 гэж орж ирэл одоо сая ор дээрээ ураагаад ариун цэвэр идрээс эхэлдэг байгаа. Амралтын 2 өдөр болохоор 7 цаг 50 минутаар нэг цагаар хойшлдог. Тэгээд цаг илүү унтах нь ажилладаг. Тэгэл ер нь бусднаа яг л нэг цагийн хуваарийн дагуу явдаг байгаа. Тэрэндээ одоо л ер нь дасцсан. Дас гэж хэр одоо таад маань бас яг ингээл дөнгөж ирэнгүүтэл ингээл өглөө гинт эрт босаад ингээл ер нь дөнгөж ирэхэд бол үнэхээр эвгүй байсан. Одоо л асуудал байхгүй болдог болсон. За та хэдийн хувьд бас яг хаанаас ирцгээ дотоодоос яг Улаанбаатар хотоос бас энэ ангид бас хин ирсэн бэ? Хүмүүс байгаа ах гэж бодож байна тий. За аль ангиас ирсэн? Улаанбаатараас. Би Улаанбаатар хотын Шангаархан нүгээс татагдж ирсэн. Өнөр жиргэл өсгөө ирээ. Сквэрийн сэтгэл ямар юм? Ер нь тэг цэгт ирснээрээ тэгэл энэ тэгэл өөрийгөө мэдж जैन тэгэл өөрийгөө чадахгүй юмнуудаа чаддаг болж байна. Тэгэл тасч өгөхгүйсэн тэгэл айвал тэгэл. Ихэр удаад тассан бэ? Ер нь эхний нэг 7 хоног л тасаагүй. Тэгээд карантины явцдаа тэгээд тасаад ирсэн. Тэгээд салбартаа удаад. Та нар тэгтээ яг нэгийг харж тодлаа. Би ингээд тасаа одоо гэр бүлээ санахгүй байна гэдэг байгаа. Яг дотроо санаж байгаа ах тий. Би бол тэгж байна. За Улаанбаатар хотоос бол бас гайгүй гэж магадгүй. Тийм. Гэтэ ер нь тэр ирж байна. Хотод ойрхон байгаа учраас. Хотод ойрхон болоо надад бол нэг 21 хоногтой нэг ирдэг манай ээж. Имээ тэгээд 14 хоногт ах маань ирдэг. Тэгээд над дээр ирдэг. Хамгийн холоос ирсэн цэрэг байна уу? Гүг би ярихгүй гинэ. Гүг би ярих. Яах хичээхий. Би Дундгой аймгийн дэлгэр цогцоос татагдж ирсэн. Дундгой аймгаас. Ааха. Тэгээд 2025 оны 2 дугаар ээлжээр буцаа зэрэг албанд татж ирсэн. 2 дугаар ээлж гэхээр 10 сард гэсэн юм уу? Ааха. 2 дугаар сард зэрэг 10 сард. Ааха. Цэргийн албан гэдэг нь яг заавал одоо мэдээж угаасаа яг хийх ёстой, гүйцэтгэх ёстой үүрэг ажлууд байгаа байх. Гэхдээ хажуугаар нь бас нэг маш олон сургалт янз янзын одоо нэг юм сургалтууд явдаг гэж бол бас сонсч байсан. Ямар яг энэ анги дээр ямар сургалтууд явуулж чинь та хэд маань юу бас сурж авсан байна. Бид нар болохоор холбооны ууган хороо гэдэг
телеграф морц үсэг өдр сурж байгаа. Эсвэл морц гэж сурна. Тэгээд үдгцэн нэг станц техникүүд ажилладаг. Тэгэхээр телеграфынхаа морц үсгээс Одоо түрүүн бас бидний яриа эхлэхээс өмнө асуухад зарим нь жолооныхоо дадлагад жолоондоо явцсан байгаа. Тий. Өөр бас ийм сургалтууд байдаг юм шиг байна тий. Жолооны сургалт одоо энэ анги дээр бол ер нь нэлээдгүй ер нь хөр хэдэн сургалтууд бол явж байгаа. Яг үндсэн цэргийн бэлтгэлээсээ гадна. Одоо манай ангид болохоор жолооны сургалт явагдаад эхэлсэн. Одоо ер нь нэгтгэхээс нөө яг шалгалтаа аваад болох байх. Одоо зарим зэргүүд нь хотын жолоо, дороон гэдээ гараад явж байгаа. Тэгэхээр ч бас одоо зэрэгт байх хугацаанд бас их юм сурах. Тийм жолооны үнэлгээтэй болоод төгсөж. Үнэлгээтэй болоод төгсчих юм шүү дээ тийм үү? Бас таавалтай юм байна. Одоо ийм том болсон ирчүүд чинь заах ээж аав гэрээ бүлээ нэг санах нь бол гайгүй байх гэж бодож байна. Мэдээж бас найз охтуудтай л байгаа байх гэж бодож байна. Найз охтууд одоо хотод байгаанууд нь бол яг ойрхон ингээд эргэлтээр ирчдэг байх. Хөдөө орон нутагт байгаа ингээд найз охтуудтай ерөн зэргүүд маань байна уу? Эргэлтээр хэр ирж байна. Найз охноос санаж байна. Яг ноолгүй хэлж шүү та нар бодлоо ноогаад. Гой санживэл гой бас мэдчилгээ дэвшүүлж. Тийм мэдчилгээ дэвшүүлж болно яг энэ үеэр. Би найз охинтой гэдэг. Би найз охинтой. Маа найз охин сурдаг. Сурдаг шүү дээ. Тэгээд одоохондоо хичээлтэй байгаад ер нь ирж амжиг байгаа. Наг карантин тогт нэг ирсэн. Тэгээд карантины дараа ирсэн. Над дээр ер нь бол 5 сар болоход 3 удаа л ирсэн. Хичээлтэй байгаа. Тэгээд сая хөдөө нэг ажил явдал болохоор тийш яваад ирсэн. Тэгэхээр санжиг байна. Ер нь тэгэл санаа шүү дээ. Тэгэл ярина. Салаан дарга, салаан орлогчийн хувцаа ярина. Тэгэл ер нь ээж автаа ичээ ээжлэл тэгэл найз хөлөөгөө залгах шүү дээ. Тэгэл найз хөлтөөгөө яриад ээж нэг тахгүй очнаа л гэдэг. Эндээ хичээл нь болохгүй байгаа л гэж боддог. Гэтэ ямар ч юм ирнэ. Тийм аа гантлаас. Шууд гантлаа. Манай гантлаад байсан. би найз охинтой. Манай найз болохоор хүмүүлийн сургуулийг төгссөн. Тэгээ одоо мэргэлжлэрээ олон улсын юу гэсэн харилцаагаар төгссөн байна. Тийм. Тэгээ мэргэлжийнхэнтэй одоо ингээд дахиад магистр хамгаалахаас суралцаа гэж байгаа. Тийм. Тэр нь бол эхлээд бол карантинд хад 7 хоногт нэг ирдэг байсан. Тэгээд сүүл рүү одоо ажил мэжнэ чухал гэж байгаа. Хэцүү л байгаа юм шиг. Тэгэл жоохон ирхэн цөөрчөөл юм. Наашаа анх ирчээд тэгт ингээл амар байн хамт байж байгаа. Тэгээд ингээ холдцохоор жоохон винийхэн талыг алгуулсан юм шиг л санагдсан юм л. Одоо тэгээ энэ хэдтэй тасаад уусаад баг чи баг мартах гэдэг нэг үү. Санхаа хэцүү гэдэг. Санхаа хэцүү. Чөлөөр ер нь бол санаж байгаа. Амар л санаж. Чөлөөр хараад ингээд найз хүмүүхэн дээр очиад ингээд бас зэний тэг амар өгүүлээд. Арай ингээд тоом болохоор ингээл за манай онж аваад юу хийж байгаа болов гэл амар тэгэл. Одоо яг цагаа байсаж хараад за одоо яг энэ тоолонд орох гэж байгаа. Тэгэл амар найз гэж байгаа л бас амар. Яг ингээд дасчаараас нэг юм цэргийн амьдрал ер нь та бүхэнд одоо бас нэг гоё тий. Хамгийн бас нэг гоё дулаахан урамжлалаас бүрдүүлж өгч байгаа юм шиг байна. Аав нар нь ах нар нь тэгэл ярьдаг л байсан багта тий онж аваад маань юм. Өстө цэргийн үеийг өстө тэр үеийг өстө дурсаа санаа аль явдаг даа гэж ярьдэн штэ тий. Тэгэл яг тэр үгний утгыг бол одоо л таад маань яг ойлгож байгаа бах та. Одоо л юм ойлгож эхэлж байгаа. Тэгэл анх яг цэрэгт явахд чинь яг хин хамгийн их дэмцсэн бай гэр бүлээс чинь та хэд. Нааг цэрэгт явахд маа эмээ амир их дэмцсэн. Манай өвөө цэрэгт байсан гэсэн. Өвөө наад төлбөртэй. Тэгээд өвөө чинь армийн хүн байсан. Тэгээд өвөө хүмүүс төрөөцөлтэй л харагдсан гэж юм ээ л дээ. Тэгээд миний хөө очиод төрөө чинь аваад байлгасан. Тэгэл одоо тэгэл төрөөч болохгүй нэг цагаас навчил. Түрүүн бас ярианд дурддагчсэн чөлөөгөр гарахтаа ингээд хайртай хүмүүстэйг уулзсан. Тэгээ найзуудаагаа сансан ингээд тий. Яг ямар үед бас чөлөөгөр гарт юм болоо? Чөлөөгөр одоо ерөөдөө шагнуулаад тэмцүүлээ ам. Тэгээд шагналын чөлөө. Тэгээд наазаа жанжиста босоо тийм цэргүүд агараад тийм дараалал юм нэг тийм чөлөө байдаг. Ерөөдөө дараалалаа гам. Тэгээд ерөөдөө тэмцээн оролтоонд ороод төрүүлвэл тэгээд шагналаа чөлөө аваад тэгээд гэр мөртэй.
Одоо Арангаангийн цэнхэр суммаас ирсэн гэж байгаа шүү дээ. Тэр бас л нэлээд хол явдаг байх юм байна. Чинаас одоо 550 юм гэлээ. Баг хамгийн хол нь юм шүү. Цэлгээр хэд явсан? Би тэг гэрлэг бол яваагүй орон дуу байгаа. Хот дундаа л 2 гарсан гэж л. 24 цагаар. 24 цагаар. Чамайг яг цэргийн албанд ингээд татагтаад ингээд ирэхэд гэр бүлээс ч ер нь хамгийн их тэмцэн хүн хэм бэ? Одоо бас яг аав л их тэмцэжсэн та. Аав ч бас цэргийн хүн үү? Үгүй. Аав л цэргийн албал хааж ирсэн. Тэгээд за нэг цэрэгт яваад ирээ. Тэр хүмүүс одоо тэгэл цэрэгт ирсэн. Өөр бол дотроо тэгэл хэлдэг. Энд нэг санаар гэлдэг лээс тэгэл. Эхний нэг 7 хоног л хэсэг тий. Анигц. Тэгээд нэг бэлтгэл ороод ирэнгүүт юу нэг мартаж байгаа юм ядраал. Оронд ороод наам тэгэл нэг сар айлг болоод шүү. Яг ачаалалтай тий. Яг за би өөрөө цэрэгт явна. Энэ жил яг цэрэгт явна гэж шийдэд ирсэн хүн хэм бэ? Манай ах маань болохоор цэргийн албаач одоогоос 10 жилийн өмнө юм уу? Албыг хааж явах хугацааныхаа талаар надад ер нь аягүй их ярьдаг байсан. Тэгээ тэрийг сонсоод ямар гоё юм бэ гэж бодвол ер нь өөрийнхөө өсөлтөөр анх явандаа гэж бодсон. Тэгээ надад болохоор нэг хууц ширээгүй цэрэг татлах юм. Тэгээ би нэг хорон дээр очиод өөрөө нэхэж авчихсан. Тэгээд дэшээ ирчихсэн байгаа. Гэрийнхэн ч гэсэн гоё дэмжсэн. Тэгээ гэрийнхэн бас бүр дэмжижсэн. Тэгээ хамгийн гоё нь яг өөрөө яг явъя гэхээр бүр гэрийнхэн бүр эхлээд тул гайхсан байна гэж. Тэгээ ер нь их гайхсан. Ер нь тэгээ цэрэг татлах дээр очиод тэр хүмүүс өөрсдөө явъя гэхээр аягүй тийм дуртай хүлээж авчихсан. Тэр нь их гоёсэн. Ээж аваа хоёр хүчээр намайг явуулсан. Цэргийн албыг хааж ирээ. Ирэх юм болоод ирнэ. Гоёстой гэл. Манай аав л намайг амар дэмждэг байсан. Ээж жоохон хаяа дургуутдаг байсан. Сүүлдээ ээж аав хоёулаа дэмждэг болоод. Тэгээ манай аав чинь над цэргийн албаны тухай юм зөндөө мэрж өгдөг байсан. Бага хат хүртэл яаж өгдөг байсан. Найзууд таацаг нийлжил. Хүүгээ цэрэгт явуулнаа гэл. Би ч дэрэг хүндээ бас жоохон яадаг байсан. Яана одоо. Тэгэл би ч анх ирэл жоохон хэцүү байсан. Ер нь хэцэндээ бол жоохон хэцүү. Хэндээ бол хэцүү байдیں۔ Хэндээ хэцүү байдیں۔ Одоо бол зүгээр болсон шүү дээ. Одоо л гоё байгаа шүү дээ. Одоо л хамгийн ирсэндээ бол баяртай байна. Тэгээ ер нь бол яг юм болгоно л эхлэлтэй бас жоохон хэцүү л идэв шүү дээ. Ер нь ямар ч ажил хийсэн, ямар ч шинэ одоо хамт олон хүрээлээсээ хиндээ бол нэг жоохон хэцүү байдаг. Тэгэл бүх юм адилхан гоё тасаад ийм гоё хамт олонтой болоод ийм нас чадсуу тий ийм сайхан найзуудтай болоод явхад бол ямар ч асуудал байгаагүй байх шиг байна. Ер нь хүмүүс чинь цэрэг дээрээ л ер нь л нийгэм шийдэл эхэлдэг юм шиг л. Бид чинь тухайн үед яг хард байхдаа тий автобусанд суух ч юм уу, гадуур дотор явах ч юм уу тий хүмүүсээс юм асууж баг зөрхөлдөг байсан баха. Юм асуу ихээр жоохон ээрс төвтрэл. За энэ хүн яаж болоо тий. Тэр үед би бол нэлээд тийм нийгмээсээ жоохон гадуур хөвтсөн. Татгшаага хөвтсөн. Татгшаага нэг жоохон дараахан тий. Дараахан. Зожиг гэх юм тий. Гэрээсээ баг гарддаг. Гэртээ тэгээл зураал баримт шаараа оролдоод байгаа. Би чинь зурд юм л да. Тий зурд. Нэлээд олон зургуудтай байгаа шүү. Гэрээр 4 зураг. Тэр зургуудаа бодохоор л мэдэл гоёдаг байж тээ гэл. Чимэр шүнжигөө зурдаг шүү дээ. 4 5 гэл нэг зураг. Зурхын тал. Одоо тэр зураг гэснээс ер нь цэргийн албач ингээл тал талаас ирсэн ингээл хүүхдүүд байгаа ш нэг үеийн хүүхдүүд ингээд ирсэн цугласан байж байгаа. Машаалла авьяас тэр дотор явж идэг болов гэж би бодлоо. Ер нь хамгийн ийм авьяастай хүүхдүүд за хамт олон яг хин бэ заагаараа тааш. Ер нь цэрэгт ирэхээр хүний одоо дотор нуугцсан авьяас гэдэг гараад ирдэм шиг үлээ. Тэрийг сайн мэдсэн. Би чинь бас ардахтан бүжиглдэг байсан гэж амар дуулж моддаг байсан. Гэсэн чинь цэрэгт ирээл бүжиглээ дуулж муулаа. Хэвээ бүх авьяасаа л харуулж байна. Бүх авьяасаа л харуулж байна. За хамгийн авьяастай нь хэн бэ та хэдэмдээс одоо дуулдаг ч юм уу бүжиглдэг хөгжимд ордог. Би болохоор нөгөө ер нь бол багаас аль юм уу 10 жилх тал бүжиглээл. Тэгэл нөгөө арт тухта бариста дүүсэн байхгүй юу? Кофе шопт ажилладаг. Тэгээд амар тийм зөөлөн уг нь амар дундортай. Тэгээд энэ ч ирээд гэх юм уу ер нь гоё чөлөө цагаараа бүжиглэх амар дуртай. Годомчны бүжиг тиймэрхүү юм амар дуртай. Онжоод бүжиг зааж нэ. Тийм заагаал
Карантинаар хамтлагтай болцсон уу та? тийм хамтлагтай болцсон. Болцсон уу? Тийм болцсон. Тийм. Хамтлаг шиг ингээд. Та тэгээд бүжгэлж үзүүлэх юм уу өнөөдөр? Тийм өнөөдөр бүжгэлж болно бол. Тэгвэл биднэрт гоё бүжгэлж үзүүлээрэй заяа. Тэгнэ. Сармаар нь штэ. Айгуу сонирхол төрүүлжлээ. Манай хамтлаг бол бэлэн шүү дээ. Байнга л юу ч бас ааха. За түрүүнд бас та хэдийн яриг сонсоод байхад бас эцэг эхчүүд ээж аауд маань бас нэг эр хүн болчоод иргээд нэг цэргийн албаар явуулсан гэж бас их сонсогдож байна. Тэгэхээр яг цэргийн алба та хэдийг яаж одоо эр хүн болгож байна? Яг юу зааж сургаж байна? За сайн байна уу? Намайг Инх хотын Батцөр гэдэг. Би адуучин тэмцээнээр аймгийн авраг адуучин цолтой. Оо ямар гоё. Тэгээд жоохон барилдаж ноцолдог. Тэгээд зэрэгт ирээд Тангаргийн баяртаа шөвгөрөөд шөвгөр чөлөөгөөр шагналтай ирсэн. Ер нь яг тийм тэмцээн уралдаан бол их болж байна уу? Тий зөндөө болоод 7 нэг хагас бүтэн санд ер нь болж байна. Явагддаг. Ер нь бол мундаг хүүхдүүд бас их байна шүү тий. Өөр одоо ингэ гой сонгоод ярил сонирхол өөр сонирхолтой тий чадвартай тийм ямар хүүхдүүд байна. Шалган хайртай хүүхдүүд. Лусан даваа гэж залуу байна. Гитар мотор тоглодог. Тэгээ бялаар тоглодог. Монголын номер 6. Хөөх. За хаана тусандаа байна? Сайн байна уу? Тэгээ намайг би хаал дүүргээс 16 дугаар оноос татгаж ирсэн. Тэгээ би ам бүл тавуулаа ээж 3 дуу ахыхаа ам дэмэгтэй. Тэгээ сүүл яг найз охин болсон. Болсон уу? Тий. Өөр ангаа юу хүргэн болсон. За. Тэгээд одоо найз охинтойгоо энэ цэрэг төрхөөс нэг 2 жилийн өмнө тусдаа гарсан. За. Тэгээ манайхын цамбад байд. Тэгэл би ч нэг ерөөсөө ажил төрөл ер нь сүүлийн ер нь нэг хийгээгүй. Ерөөсөө билардаараа бэлтгэлээ хийгээл. Тэгэл сүүлд нэг 25 U21 снукер улсын аваргаас мөнгө медаль авсан. 24 онд пүүлийн бас U21-ээс хүрэл медаль авч ирсэн. Тэгэл энэ нь пүүл авмаа ингээд энэ бас тэмцээний таланд тэдэртээс бас гайваа амжилттай гарснаа гэдэг. Ямар үнэн. Бэлтгэлээ хийгээд явж байгаад гадагшаа явсан. Гадагшаа яваад бас Тэмцээнээр үү? Тий. Гадагшаа гранд финал тэгээд бас гоё том тэмцээнүүд болсон. Тэрнээс финалд орсон юм уу? Тэр чинь хамгийн том тэмцээн шүү дээ тий. Тэнцээс амжилттай яваад ирсэн. Тэгээд тэнцээ ирээд бас нэг удааг байж байгаа зарлаа ирээд цэргийн зарлаа ирээд. Тэгээд цэргийн зарлаа ирээд би очиж үзлэгтээ ороод эхлээд би 2 орж ирсэн юм аа. Үзлэгтээ 2 орж байгаа тэнцээгүй. Тэгээд би дахиад очсон. Нөгөө урд тэмцээнээс ирчээд явж байгаад. Тэгээд эхлээд 5 сарын дээр орсон чинь тэнцээгүй. 10 сарын дээр би яваад очсон чинь тэнцсэн баг. Тэгээд би эхлээд 311 дээр 1-р ангид очижсэн. 311-р ангиас энэ ангид шилжиж ирсэн. Нэг тийм төгөөд. Ямар мундаг юм бэ? Гаргасан амжилтанд очсон юм бэ? Гранд финал чи ер нь одоо нөгөө бильярдны дэлхийн аваргаас ч илүү том тэмцээн байдаг шүү дээ тий. Маш олон тамирчид орсон. Хамгийн том тэмцээн. Тийм. Намайг мөнгө чаргалын удаа зэгэдэг. Би Дундгой аймгийн Адаа цэсмээс татагдж ирсэн. Тэгээд манай гэр хотод тэгээд харьяа өдөө тэгтээ өдөөнөөс татдаг. Яг анх бол цэрэгт явахгүй гэж сум дээр очиод цэрэг татлах дээр очиод тэгээд чигээл нэг бах үе хөхтүүд явна гээл тэгэл тэтрийг дагаад сэтгэлээ өөр дээрээ хүрээд ирсэн. Одоо зөндөө бол харамсахгүй. Одоо бол гоё. Тэгээд чи ирээд ер нь их юм сурч. Тэг эн чи ирээд яг санаадгүй л багийнхаа 2 найзтай таарсан. За. Нэг нь энэ даш зүг. Тэгээд нэг манай өслөн гээд найз уу багын. Тэр таг сургаггүй бод юу гэрч. Таг сургаггүйсэн 2 найз. Цэрэг татлагаараа ингээд дамжин дээр дамжин ерөөс таараг байж байгаа л энэ ч ирээл таарсан юм уу. Тэгээд бас нэг боломжийг олгоё гэж бодож байна. Одоо хамгийн их ээж аавыгаа ч гэдэг юм уу? Хамгийн их хайртай хүнээс санаж байгаа. Тэр нэг хүмүүст гоё сэтгэлийнхаа үгийг хэлэх гоё боломжийг бас олгоё. Та нарын хэн нь бас хэлмээр энэ гоё сэтгэлийнхаа үгийг. Би эмээд. Манай эмээг цэвэндэрч явахтай өтөр гоё ингэдэг. Тэгээд наад юм жоохон бахтал. Наад дүнж төрөөл нэг 2-3 сартай хат нөгөө ээж аав хоёрын виз нагараад яваад гисэн. Тэгээд эмээ манай өөр дээр авч өсгсөн. Тэгэл эмээ тэр юм тэгэл хийх юм ажил юу байна тэгэл юм хийж үтсэн. Тэгэл би чи микрт ч явдаг байлаа. Тэгэл
Мэг гэрт явдаг байлаа. Одоо нэг орон нутгийн гişэл нэг шаар маань хаглуулаад явдаг ш. Тиймэрхүү ажил мэжлээ явдаг. Тэгэл ер нь тэгэл мөнгө олвол имэд өгчдөг гэсэн. Тийм нөө өдөөлт нөө өсөсөнд амар их баярлдаг. Ер нь имэг ирэх болгонд нь баярлдаг л ажилласан. Би нөө хар багаас нөө нэг аав гэж уг байсан. Тэгтээ нөө салцсан байхгүй манай ээж. Тэгээ манай ээж одоо манай ах бит хоёрыг эхлэж юу өсөхдөө юу өмнөд ингээд ганц эмэгтэй хүн чинь ингээд юу хоёр хүүхдээ ингээд өсгөөд ганцаар явна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгээ тэр болгонд нээжтэй бас баярлалаа. Тэгээ ингээд өдөө хүртэл одоо ингээд том хүний дайтай өсгөө олон хүмүүсийн дунд яаж би яаж явах нэг хэцгийн оронд эцэг ихээ ээж маань болдог. Тэгээ ээжтэй маш их хайртай шүү. Сая сүүлд нэг хагалханд орсон гэсэн. Тэгээд юу нэг сүүлд яасан би энэ гайг байгаа гэсэн. Тэгээ би яасан ээжтэй бас амар хайртай шүү гэж. Тэгээс манай найз хөө бас намайг амар хайрладаг. Тэгээс найз хүн бас хайртай шүү. Ямар хөрх. За энэ хөвсөн даваа онжоптэйг эдний ээж нь манай эмээ хоёр яг нэг 2 3 өдрийн зэ таагалханд орсон юм лээ. Эмээнээс хагалгаанд орсон юм тийм эмээс нэг бүр авсан. Тэрээс ирэхгүй манай энэ хоёр мэд туцахгүй. Чөлөөгөр ер нь эмээ дээр очсон уу чи энэ жилээ? Хагалгаанд орохын өмнө нэг очсон. Тэгээд тэрний өмнө шагналаар басна гэсэн. Оч хагалгаанд орохоос өмнө бол нэг хоёр очсон юм байна те. Ер нь тэгээд эмээг л амар сандаг. За тэгээ цэргийн алба хаана гэдэг чинь өөрөө бас яг эр хүн болохын нэг шинж жишээ нь одоо энэ юм болоо гэж бас боддгийн шүү дээ. Бас яг хайртай хүмүүсээсээ бас нэг хол байж үзэх, хатуужил цуух. Тэгээд яг энэ зэргийн зүйлийг бас даван туулах тийм сэтгэлийн тэнхээтэй болоод бас яг энэ цэргийн албыг бас хаах тийм байт юм болов уу гэж би боддгийн. За тэгээд хэдүүлээ энэ дотор бол бас дуулж хурддаг маш олон хүмүүс хүүхдүүд ч гэсэн байгаа ах гэж бодож байна. Ер нь цэргийн албан дээр маш гоё цэргийн гой дуу хоорыг бол та хэд манаас нэлээдгүй олон сурсан байгаа болоо гэж бодож байна тийм. Сая бас гоё ээжигээ эмээгээ ярьлаа шүү дээ. Тэгээд гоё ээжийн эмээгийн тухай ч юм уу ээжийн тухай дуу хамтаа гоё дуулах яа гэм бэ? Тэхүү. Дуулах яг гоцолж дуулах юм байна уу? Манай ганц миний дуу тэр бөөндө гоё дуулъя тий. Галц цуугаа ээж гэдэг нь дуу байдаг шүү дээ. Тэр сайхан дуулаад тэгээд энэхүү дуугаараа бас хайртай ээжүүдтэй, хайртай эгч нартаа, хайртай эмээ нартаа, хайртай бүсгүйчүүдтэй сайхан мэдчилгээ дэвшүүлээд энэ дууг хамтдаа дуулъя тэхүү. За. За эхлэе. Сумих зэрэглээ гигэ анерла Сүсэрхийгээр ээж минь бодогдно үгээ ирнэгээ сүгээр өргөө хүсэлээ жилтэл алсыг ширтээдээ алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ цатгаа тэнгэр түлэн замхараа залбирхин эрхэн ээж минь бодогдно аргалын согонд цайгаа зүлээ ансаа шилтэн асыг шилтээдээ алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ Сан худурж харадаа хүүгийдэн сэтгэл гилзээ байна хүний зэрэгтэй хүчин явна хүсэлэн гэрээд яваад очино
Агсад суугаа ээжимээ амин гартаа шүтээ минь билээ. За баярлаа. Өстой сайхан байлаа. Эдэнтэй ярилцлага өрнөсөн, яриа өрнөсөн та бүхэндээ бас их баярлалаа. Тэгээд түр амсан штэ. Бүжгээ бүжгэлж үзүүлээгээд. Бүжгийн амтлахын бүжгийг үзье. Тэгээд дуулах залуучууд бас байгаа гоё хаглаг болсон. Дуулах залуучууд аваад бас гоё. Тэр доог үзье тэхүү хамтдаа. За төгсгөлд нь хэдүүлээ бас яг та хэд маань үе тэнгийнхаа залуучуудыг гоё нэг юм цэргийн албахаа гэдэг зүйл дээр бас нэг гоё урайлаач. За манай тас зүг. Өөр төрж байгаа мэдрэмж өөр тий. төрж байгаа яг гоё мэдрэмжээрээ л гоё урайлаад хэлвэл. За цэргийн албанд ирээд одоо биеийн тамир өөрийгөө хөгжүүлэх, биеийн тамирын дасгал сурахаас гадна одоо өөрсдийнхөө хайртай хүмүүсээс хол байснараа одоо тэр хүмүүсээ одоо ямар үн цэнтэй байсныг ойлгож ухаарах, одоо дээрэс нь хүнийг хүн гэдэг утгаар нь хайрлж, хамгаалах, одоо харах гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсүүд жишээлбэл ер нь сурдаг байгаа, ойлгож авдаг байгаа. Тийм болохоор одоо үеийнхээ залуучуудад хандаж хэлэхэд одоо цэргийн албыг одоо хаагаарай. Ер нь их хэрэгтэй шүү л гэж хэлээ да. Тэр ер нь ийм эр хүн болгоны одоо хааж үзэх хэвээр албал гэж ойлгосон доо. За цэргүүдээ маш их баярлалаа. Өнөөдөр бол Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны 105 жилийн тохиож байгаа. Тэгээ энэхүү өдөр бас манай цэргүүд та бүхэнд урлагийн үзүүлбэрүүдээс бас төлөвлөх гэж байна. Үзэгч та бүхэн маань яг одоо хүлээн авнаа.